Чингис банкнд байгаа нийгмийн даатгалын сангийн одоо үлдэгдэл авч чадахгүй байгаа 100 тэрбум төгрөгөө ер нь яаж авахар харагдаж байгаа вэ? Хөөцөлтөд 2 ариун зай сайд бас багшгүй ариун зай сайд 100 гаруй тэрбум төгрөгөөс авах орлогууд хийгдээ тэгээд өгч гэнэ үү юу? Өгөхгүй байгаа болов. За эрүүл мэндийн даатгалын бас 30 тэрбум тэнд байгаа. Дараа нь үндэсний хөрөнгө оруулалтын банк Ёнтон сайдаа Эрдэнэ төлөвлөрийн 44 тэрбум төгрөг байгаа. Авч чадахгүй л байгаа. Эрдэнэс 5-7 27 тэрбум төгрөг байгаа. Авч чадахгүй л байгаа. Эм өгнүүд авах талаар та бүгд ямар орлого санаачлаг гаргаж байгаа вэ? Үндэсний хөрөнгө оруулалтын банкн дээр байгаа тэр эрүүл мэндийн даатгал 24 тэрбум төгрөг. Одоо эрүүл мэндийн даатгалаас мөнгө олох гэдэг байна гэл байгаа шүү дээ. За Эрдэнэс 5 компани хувьд бол сая хэлсэн 53 тэрбум төгрөгийн үлдэгдэл байж байгаа. Одоо үндэсний хөрөнгө оруулалтын банкн дээр. За одоо хамгийн сүүлд авсан мэдээлэлээр бол хуваар гаргаад хуваарийнхаа дагуу төлбөрөө хийгээд явж байгаа гэж байна. За Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол үлдэгдэл бол 45 тэрбум төгрөг байгаа гэж байна. 27 биш 45 тэрбум төгрөг болсон юм байлээ. За энэний хувьд бол нэлээд хэд удаа бол бас Монгол банкнд хандж байгаа. Одоо бол Эрдэнэт үйлдвэр шүүхэд хандна гэсэн тийм байр суурьтай болсон байлээ. Хаанаас? Эрдэнэт үйлдвэр шүүхэд хандах гэж байгаа. Уг хаанаас авах гэж? Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Тэгээ үлдэгдэл нь 45 болсон байж байгаа одоогийн байдлаар. Чингис хаан банкн дээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг байгаамаа. Чингис хаан банкнаас барилга байшин эднэр өгсөн гэсэн тийм мэдээлэл байгаа. Тухайлбал одоо 2 тэрбум 174 сая төгрөгийн барилга байшин өгчээ. Чингис хаан банк үндэсний хөрөнгө оруулалтын банкнд сүүлийн 3 жил засгийн газраас мөнгө байршуулаг байгаа л та. 3 жилийн хугацаанд авч чадахгүй байгаа мөнгнүүдээ. Авах ажиллагаа бол хангалтгүй л явж байгаа юм байна. Энэ дээр анхаарал тавьж ажилланаа.